다시 샌베트간노. 다시 한번. 샌베트간노? 잠깐만. 단어를 샌베트가노? 샌베트간노? 샌베트가노. 하나, 둘, 셋. 샌베트간노. Сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. За би өнгөрсөн 7 хоногт хаашаа явсан бэ гэхээр Чэжүдөө яваад ирсэн. Тэгээ Чэжүд рүү болохоор Чүнжүүгээд онгоцны буудлаас явсан. За ингээд нисгээд онгоцондоо сууж байна. Чүнжүү онгоцны буудлаас Чэжүд болохоор нэг цаг орчмол явсан санагдаад тах юм. Маш хурдан яваад очижсэн. Дунд нь нэг ундаа уугаал тэгсэн чинь за хүрээд ирлээ. Маш хурдан яваад ирсэн. Вау, энэ болохоор яг онгоцонд яг үүлэн дээрээс нар жаргаж байгаа байдал. Яг ингээд харахаар үнэхээр үзэсгэлэнтэй гоё ярагдсан. Гэхдээ яг тэр дүрсийг би яг тэг гоё нь бол болгож авч чадаагүй. Чэжүдүүд хүрээд ирсэн байна. Энэ болохоор би анх удаа харж байгаа юм халуун орн юм уу тахгүй юу? Би халуун орн руу ерөөсөө явж үзег болохоор маш сонирхолтой санагдсан. Бид хэдийн байрлсан зочид буудал байна. Гуруулаа явсан учраас 3 артын буудалд байрлсан. За тэгэд буудалтаа буусны дараагаар бид гуруулаа орон хол итгэхээр гараа явж байна. Яг манай буусан зочид буудлын хажууд маш том зочид буудлаас нь тэгээд энэ магадгүй хоногийн маш олон сая байх гэж бид гуруулаа ярилцаад дарыг удаа энд буунаа гэл тоглоом шоглоом болоход яриад тэгэл өнгөрөө явсан байгаа. Маргааш өглөө нь болчихсон байна. Маргааш өглөө нь болохоор конференцтэй байсан учраас тийшээгээ явж байна. Бидний буурсан байдлаас нэлээд зайтай байсан учраас бид нэгээ таксинд суугаад ингээд явсан байгаа. За тэр цаана харагдаж байгаа тэр шилэн барилга баггүй тэр Чэжүд байдаг ICC-гээ зохицолбоор энд болохоор олон улсын хурал конференцүүд ерөнхийдөө болт юм байлээ. За ингээд үүдээр нь орж байна. Миний цаана нэг хөрх оцсон шиг харагдаж байгаа сте. Hello ICC Jeju гэсэн мэ. Нөгөө миний стори гэдсэн манай найзууд гэдсэн шүү дээ. Миний найзууд байгаа зү. Одоо бамбруш аав ээж хоёртойгоо байгаа юм шиг. Хөрх игдүүд байгаа зү. За ингээ харах юм бол энэ конференцэд оролцож байгаа энэ байгууллагууд, албан байгууллагуудын танилцуулганууд байсан. Тэгээд танилцуулгануудаар нь юуж бид нэр ингээд нэг хамаг даруулдаг байхгүй юу. Тэгэхээр ийм олон эрүүл бүтээгдэхүүнүүдийн өгсөн нэлийн яаж хэрэглэхийг бас сайн мэдэхгүй юм уншиж байгаа л хэрэглэж үзэндээ. Энэ болохоор Чэжүдүүд нар жаргаж байгаа байдал яг хажуунаас нь ингэж очиж бол авч чадаагүй. Вау, маргааш өглөөнд болсон байна. Тэгээ маргааш нь болохоор Чэжүдүүд маш их салхитай байсан. Тэр цантаалаа харагдаж байгаа зү тэ. Нилээн холоос татаж харвалсан болохоор бас сайн харагдахгүй энэ далайн давлага нилээн хүчтэй. Маш их салхитайс учраас за өдрийн гол итгэхээр явж байна. Яг манай нөгөө лабораторийн хажуу талын лабын хүүхдүүд ингээд бас ирсэн. Тэгээд өдрийн хоол бидэд хамт идэх гээд ингээд сууж байна. Бүх конференц дууссан. Найзуудтайгаа ингээд салах ус хийж байгаа байдал миний. Найзууд гэдэг байгаа энэ хөрхөн бамбрушны аваж хоёр байгаа зү тэ. Энэ хэрэг хэлээд таахгүй би. Энэ удаа бид тэгээд Чэжүдүүд болохоор яг аяллаа шугамар биш ажлын шугамар ирсэн учраас олон газараар орж үзэж амжаагүй. Явал уг нь маш олон гоё үзэх газар зөндөөл байгаа юм шиг байлээ. За бид хэдийн ирсэн энэ газар болохоор Усулуу гэдэг юм одоо ногоон цайны юм тариалангийн талбай юм уу ийм газар байсан. Тэгээд яг энийг болохоор
Нэг бүр ингээд аялал жуулчлалын юм цогцлбор болгоцсон байсан. Хэдэн онд энэ одоо цайг анх тариалж эхэлсэн тий. Тэгээд энд одоо тэ өөх түүхээс нь ахуулаад яаж ингэж одоо цайн боловс бий болж байгаа энэ бүх байдлаа ингээд одоо юу юм музей болгочихсон байсан. За мэдээж яаж зүгээр явах уу ногоон цайгаар исэн. Ногоон цайтай юу юм зайрам гисэн байгаа. Вау. Их л амттай л идэж явах шиг байна да би. Амтархан. Энэ ингээд өөртөө зориулаад ийм одоо откреден дээр юм бичиж өөртөө зориулж авсан байгаа. Их өөр хүмүүс. Миний хувьд гэх юм бол нөгөө нэг дандаа дүүнэртэйгээ явсан лабынхаа хажуу лабын хүмүүстэй. Тэгээд бид энд мэдээж олон хүмүүс явсан учраас маш их зураг авахулсан. Тэгээд ингэ зураг авахулж захтаа бодоод магадгүй энэ зургнуудаа тэгээд энэ хийж байгаа бичлэгээ 5-10 жилийн дараа ингээд үзэхэд ямар гоё байх болоо гэж бодсон. Тэгээд ингэж гоё турсамж гэж бүтээж байгаадаа бас их талархсан байгаа. За би энд юу гэж өгнө гэхээр миний хүртэлд яг 3 хүүхэд одоо ингээд миний зургийг авч байгаа. Ой, би зураг авахулж байгаа байдал. Хинэттэй игдтэй хөөрхөн л агаацтай ахт тий. 이거 사진 찍는 게 나쁘지않을까? За бидний дараагийн зохицол болохоор ингээд орой процесс учраас яг нар жаргаас өмнө далайн очиж үзийгээд бид нэр далайн явсан байгаа. За далайн ирэг дээрээс нар жаргах байдал нэг иймэрхүү харагдаж байна. Тэгэд өглөө жоохон салхитайсан гэсэн штэ тий. Орой ч гэсэн жоохон салхитай сэрүүхэн байсан. Тэгээд тийм учраас далайн одоо давлгаач гэсэн нэлээн одоо хүчтэй давлгаалж исэн. Бид эдээ оройн хоол ийм далайн бүтээгдэхүүнүүд идсэн байгаа. За ингээд маргааш өглөө нь болчихсон байна. Маргааш өглөө нь ингээд буцаад нутаг буцах гэж байгаа. Нутаг гэж нөгөө нэг Тижан лугаа амьдардаг газар руу явах гэжсэн. Тэгээ бид нэр өглөө ингээд захаар орсон байгаа. Тэгээ Солонгосын нэг соёл байгаа штэ тий. Яг ингээд оцсон газрынхаа яг зах дээр нь очиод тэр нөгөө гудамжны хоол гэдгийг нь маш их иддэг штэ тий. Хамгийн амттай хаана нь юу байгааг вэ гэдгийг бүр ингээд хооцол зогсчод иддэг тийм арт юм баггүй. Гэтэ Монголд болохоор яг наран туулаар явахаар яг тэгж хоол ер нь их зардгүй штэ тий. Тиа. За өнөөдөр ч гэсэн миний бичлэгтээ энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлж байна. Баярлалаа.